Alice in Borderland бол Японы ТV зурлуудыг дэлхийд дахин таниулаад нэг том алхам урагшлуулахад хамгийн чухал нөлөө үзүүлсэн зурлуудын нэг гэж боддог. Alice in Wonderland-аас санаа авч ирсэн. Тэгээд Alice in Borderland гэдэг манганы live adaptation хэлж болно те. Манга нь бол яг нөгөө Demon Slayer Attack on Titan шиг тийм дэлхийд дахиныг байлдан дагуулах үс мейнстрим байсан бол биш л те. Гэхдээ Японд бол хөөрхөн алдартай фэнүүдтэй. Яг нөгөө тухайн төрөл жанрынх нь тийм survival battle royale төрлийн манганууд донд бол нэлээд нэртэй бас ч хөөрхөн 3-4 сая борлуулж ирсэн манга юм билээ. Анime нь бас байдаг. Гэхдээ 3хан ангитай буюу ер нь нөгөө бүтээн анимхээс илүү зүгээр тухайн мангагаа нэг хальт танилцуулж байгаа одоо teaser маягийн аним байдیں۔ Бас тэгээд тэр нь киноноос шал өөр плоттой. Аним дээр хамгийн анхны тоглоом нь бүр нөгөө season 3-ын галтай сум идрээр эхэлдэг байхгүй юу? Би бол гэхдээ мангаг нь уншиж байгаагүй цаашаа юу болдгийг мэдэхгүй ч гэсэн бас зарим минут нь ялгаатай л байт юм шиг үлээ. Коронавиг үед л сайхан Netflix дээр хийцгэрж явж байгаад анх үзэж танилцчихсэн байдгийн зурлалтай. Тэгээд тухайн үедээ бол би Японы кино драмануудыг сугны үсгээд тоож үздэг байсан байхгүй юу? Яг нь Япон кино гэдгээр олцсон нөгөө нэг аниме live adaptation ч юм уу нэг тиймэрхүү ТV драманууд хэлээд байгаа. Тийм, Япон драманууд бол угаасаа K-драмагаас хамаагүй доогуур түвшин санагддаг байсан. Одоо тэр жүжиглэлтэн ч байд юм уу, найруулган ч юм уу, зураг авалт эдгээр ч гэсэн нэг л тийм ив авгүй смут биш авгад одоо тийм кино орлог гэдэг зүйлийн уран сайхлах шаардлагыг үл хангахгүй үзсэн нэг жоохон сонирхолтой төвчний санагдаад ерөөсөө өөлөд үздэг байсан юм аа. Япон драмануудыг. Яг тийм тухайн үед Netflix-ээс анх Alice in Borderland-ыг хараад тавшралцуулга постэр эдрийн үзэнгүүтээ айгу сонирхол татаад уг нь анхандаа би солонгос кино юм болов гэж бодож ирсэн. Тэгээ Google-ээс хайж үзээл Япон кино юм байна. Бас anime live adaptation гэдгийг олж мэдээд нөгөө мө Alice in Borderland руу чинь хэлэмхийгээд эхэлж байгаа юм л та. Ялцгүй постэр трейлер нь үнэхээр сонирхолтой байсан. Бас би өөрөө тийм battle royale survival төрлийн жанр дуртай тулдаал юу ч гэсэн одоо эхний ангийн нэг хальт гүйлгээд үзчихье гэсэн хандлагаар эхлүүлж ирсэн аахгүй юу. Тэгэл ихний нөгөө нэг дүрээ танилцуулдаг сетап хэсгийн ч гэсэн бараг шууд алгасаал гүйлгээл явж исэн чинь гинт амар гоё шоо. Янзын гоё эффект зурагтлууд камерны өмнө зурсыг л эхэлж байгаа юм л та. Тэгэл бүр гайхал хүү энэ ч одоо юу болоод байна? Япон кино мөн үү? Амар тийм муухай хитэртэй. Шууд локин болоод нухацтайгаар анхаарлаа төвлөрүүлж байгаа бүр нэг дор бүх ангийн үзэж дуусгаж ирсэн санагдтыг. Үнэхээр янз юм байсан. Ер нь бол түрүү хэлсэн шиг Японы кино урлагийг дорож нэг шат ахиулсан цуврал гэж боддог. Alice in Borderland-аас хойш Японы ч юм уу эсвэл Японы найруулагч жүжигчтэй хамтарсан айгүй мундаг чанартай бүтээлүүд шууд санаанд орж ирээд байгаа байхгүй юу? Хүнд бол би Alice in Borderland-ийн нөлөө байдаг гэж боддیں۔ За тийм. Тэгээд бичлэг хийх юм хальт хувийн чанартай юм орох юм бол миний нөгөө бичлэг хийх давтамж эрс багассан шалтгааныг бол угаасаа банк үзэгчд маань гадарлаж байгаа бах. Өөр чанал нэгэ жоохон завгүй байгаа шүү гэд хэлээд ярьсан те. Бас нөгөө нэг шалтгаан нь энэ чанал дээр би аль хэдийн өөрийнхөө хамаг дуртай анимуудаараа бичлэг хийсэн учраас яг одоо л энэ чаналаас устдсан л та. Чикар архив гээд шинэ чанал дээр бол бүгдийг нэгээд буцаагаад оруулаад хэлсэн байна гэсэн те. Ерөнхийдөө одоо цаашдаа шинээр гарах анимууд л юу юм гэхээс хуучин анимуудаар бол би одоо надад бичлэг хийх аним баг үлдээгөө гэж бодоод байгаа юм. Хамаг дуртай анимуудаар бол бичлэг хийцэн. За тийм нэг тиймэрхүү авшиг байсан. Одоо үнцэмлэх хэрэг байна да. За шинээр орж ирж байгаа хүмүүст газ урьдчилаад хэлэхэд энэ бичлэг дээр би цувралын үйл явдлыг олныг яриад байдгүй. Миний бичлэгийг байн үздэг хүмүүс болгоос мэдж байгаа. Ерөнхийдөө үйл явдал гэхээс илүүтэй доторхыг нуудалж ярих хичээдэг. Гэтэ бас шууд тэгж ярихынгүү төссөн үсээг үйл явдлын ч гэсэн цуг хамж байгаа тухаас өөр аргагүй болдог учраас энэ бичлэг дээр бол спойлч гэсэн байгаа гэдгийг сануулъя. Хэрвээ та одоо season 3 харах үзэж амжаагүй ч юм уу эсвэл ер нь л энэ цувралыг үзнэ гэд watch list-д хийчээд орхисон байж байгаа бол те. Би энд бол сенсортэлчин спойлдчих болохоор яг үнэхээр энэ цувралын гой сайхныг мэдэрмээр байгаа бол ямар ч спойлгүйгээр хамаг Facebook, Instagram-аа хаажгаад нэг дор бөөнж үсгийг зөвлөж байна. Нэг өдөрт нэг дор гэж байгаа нөгөө Facebook-ийн алдар тагнуулт чинь чамайг үзэж байгаа гэдгийг мэдчих юм бол бас баахан спойлтэй постууд бид ньюс фид дээр чинь гараад ирдэг те. Тийм. За ямар ч хэлсэн энэ цуврал бол үнэхээр дайжгүй. Ялангуяа чи Squid Game мэдэр дуртай бол тэрнтэй тун төстэй тийм survival төрлийн мундаг хийцтэй дайжгүй цуврал байгаа. Үзээд бол нэг харамсахгүй. Тийм. Ерөнхийдөө энэ бичлэгийг тэгэхээр Alice in Borderland-ийн 3 сизний гурван кино үзсэн хүмүүст л зориулсан шүү гэдгээ дахин нэг сүүлийн удаа сануулад бишрүүгээ жихнээс авлаа.
За Alice in Borderland бол ерөөхдөө гаднах хэлбэрийн хувьд бол бид хэдийн нөгөө сайн мэдэх Alice in Wonderland-д санаа авч зүүрлүүлсэн маягтай цуврал. Гэтэ доторх агуулгын хувьд бол шал өөрлөлтөө. Borderland буюу үхэл амьдралын заагт оршдог тийм одоо хөлийн тусгаарлагч маягтай дундад ертөнцийг харуулж байгаа те. Тэгээд тэр ертөнцийн манаач өгөө болохоор season 3 дээрээ бүгдийг ерөөхдөө тайлбарлчих шиг болсон. Яг таг биш ч гэсэн 70 тутгаар шипи өгөөд том зургаар нь тайлбарлаад байгаа штэ. Миний ойлгосноор бол тэр Borderland нь ганцхан Shibuya дэх тэр осол төрсөн хүмүүс ч байд юм уу. Эсвэл ер нь янз бүрийн тийм осол төртөгтэй ямар ч хамаагүй. Жамаар үхэж байгаа гэсэн ч гэсэн хамаагүй зүгээр л үхлийн ирмэг дээр байгаа. Хүн болгон заавал тэр газраар дамжаад тэр газарт очиж байгаад жинхнээсээ үхэхгүй амьдрах уу гэдгээ шийддэг тийм одоо баталгаажуулалт маягийн газар юм байна гэж ойлгосон. Тэгээ манай ч өвөө тайлбарлахдаа бол хүзэртэй холбож тайлбарладаг те. Хүзэртний 52 энгийн хүзэр 2 жокер байдаг. Тэгээд боол хатан хаан гурыг одоо 11, 12, 13 гэж үзээд тамгаас эхлээд бүх хүзрийн нэмч юм бол 364 гарна. Нэг жокерийн нэм бол 365 буюу 1 жил те. Хоёр дахь жокерийн нэмчих юм бол 366 буюу өндөр жил гэсэн үг. Тэгээд энэ тайлбарыг зүгээр нэг метафор гэхээс нөлөөтэй ертөнцийг бүр яг жинхнээсээ логикоор тайлбарлах гэж үзсэн болов уу хараад байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр жилд нийт 52 7 хоног тэгээд нэмэх нь 1 юм уу 2 өдөр байдаг гэсэн үг те. 52 7 хоног нь 52 өдөртэй таарна. Тэгэхээр жишээ нь одоо 2025 оны 2 дугаар 7 хоногт төгсөн хүн бол бундын тухгийг төлөөлж одоо Borderland орж ирдэг ч юм уу. Ерхийдээ 2025 онд төгсөн бүх хүмүүс аль 7 хоногт төгснөөсөө шалтгаалаад нөгөө 52 хөзрөө төлөөлөөд Borderland орж ирэнгүүтээ. Гэхдээ яг төлөөлөх гэхийн цаашаа зүгээр 2025-аас 2026 он хүртэлх нийтийн 52 7 хоногийн хугацаанд төгссөн бүх хүмүүс Borderland-д ирээд тэр дундаас цөөх хідэн л бүх тоглоомыг даваад өхлөөс мултарч бодит ертөнц рүү очиж байгаа хэлбэр ах л та. Тэгэхээр жилийн хамгийн ихэнд төгссөн хүн, жилийн хамгийн төгсгөл төгссөн хүн хоёр ч гэсэн нэг ертөнцид ороод нэг тоглоом тоглох боломжтой гэж бодоод байгаа. Яагаад гэвэл нөө цаг хугацаа чинь шал өөрөөр хөгжүүлдэг шүү дээ тэнд. За тэгэнгүүт 364 хоног те. Season 3 дээр бол магадгүй өндөр жил болж ирсэн юм шиг байгаа. Тэгэхээр 366 хоног. Тэнгүүд тэр үлдсэн 2 хоногт нь дахин нэг удаа өгч байгаа хамгийн азгүй хүмүүс нь л одоо Season 3-ийн тоглогч юм болоо да. Ягаад азгүй гэхээр тэр хүмүүст бол өөрийнхөө ирээдүг шийдэх, тоглоомд ялж одоо хөв тавилангаа сонгох ямар ч боломж байхгүй. Өмнөх 364 хоногт төгссөн хүмүүс бол бүх үзрийг яллаад бодит ертөнц рүүгээ буцах уу, тэндээ иргэн болох уу гэж шууд сонголт өөртөө ирдэ штэ. Харин 2 жокертэй буюу өндөр жилийн тэр сүүлийн 2 хоногт нь өгсөн хүмүүс бол тоглоомд яаж ч ялаад ирээдүгөө сонгож чадахгүй. Нөгөө манай ч өвөө манай Арисуд 2 үзэр өгөөд нэгийг сонгосон чи хоёулаа жокер байж идэв штэ. Тэгэхээр Алист бол хөв тавилангаа сонгох сонголт юусоо байгаагүй гэсэн үг. Бас нэг юм санаж байгаа бол Season 1 Season 2 дээр бол тоглогчдод өөртөө тааруулж ягаад хүссэн тоглоомоо сонгож болоод исэн штэ. Тэгсэн Season 3 дээр бүх тоглоомыг шууд цаанаас нь замчлаад энийг тоглогээд хүчилчихэж байгаа. Бас л сонголт байхгүй нэг хэлбэртэй. Тийм, Borderland-ийн ажиллах дүрмийг бол миний иймэрхүү байдлаар ойлгосон. Би ихтэй яг үгний тайлбарыг бодит ертөнцтэй шууд тааруулах гэж ихэд хүчлээд байгаа гэж бас магадгүй л дээ. Зүгээр метафорч хийж болох л байх. Андуурсан зүйлээ бол комментээр саад яваарай. За ихтэй ямар ч л байсан Season 2-ыг бодох юм бол энэ удаа Borderland-ыг илүү дэлгэрэнгүйгээр тайлбарлсан нь бол үнэн. Ерхийдөө юм янз бүрийн үлгэрийн сонин тоглоом тоглож амьд үлддэг хит фантазны концептыг зүгээр метафор чигээр нь үлдээлгүйгээр бодит ертөнцтэй уялдуулж логиктойгоор тайлбарлах гэж зориулсан нь их таалагдсан. Яг го том зургаар бол энэ үнэхээр зөв шийдэл байсан үгүй юу гэдгийг одоохондоо дүгнмээргүй байна. Ер нь Season 3 байх шаардлагатай байсан үгүй юу гэдгийг ч гэсэн түр азнаад ямар ч байсан гүйцэтгэлийн үед бол үнэхээр мундаг байсан гэдгийг магтах зүйтэй баха. Season 3-ыг яг агуулгаар нь ярих юм бол миний Season 2-ыг арай гүйцэхгүй. Season 2-ын гоё ясан шалтгаан нь туслах төрөвтэй бас их холбоотой байх. Тоглоомод нь ч гэсэн аюул сонирхолтой байсан санагдчихээн. Тэр нөө Бундын боол бол миний хувьд энэ цуврал дээр хамгийн дуртай тоглоом маань. Гэтэ тэр эдээс илүү чухал нэг Season 2-ыг чимж байгаагаа шалтгаан нь Season 2-ын төгсгөлийг би үнэхээр мундаг байсан гэж боддог. Season 3 бол ер нь энэ дажгүй төгсгөлийг л торто дээр нь тоос хөөрөө дэлгэрүүлж байгаа штэ тий. Season 2 дээр Borderland-ыг тайлбарлахдаа аюул боломжийн байж болох үйц. Тийм хямдхан биш янзын төгсгөл байж чадсан гэж дүгнэж байгаа. Бас Season 2-ын төгсгөлийн ангийнх нь плот твистүүд бол би бүтэн бэтрүүлж ирсэн. Сайн плот твистүүдтэйсэн болохоор миний хамаг адреналиныг ялгаруулаад дэлгэц рүү шууд ууж чадчихсан. Плот твист гэхээр нөгөө нэг Бундын хатны эхэлж ярьсан хуурамч тайлбарлалтыг хэлээд байгаа. Эхнийх нь нөгөө ирээдүйн шинжлэх ухаан амир хөгжөөд хүмүүс зүгээр л уйтайгаа гарах маягаар юм симуляшн тоглолт ухааны яриад эхлэхээр би бол падл хийгээл явж ирсэн аахгүй юу. Ер нь бол амар техник төсгөн шүү дээ. Япон кино, аниме дээр яг иймэрхүү бүхэл үйл явдал плот одоо
Хамаг гол санаараа нөлөмсөн балай төгсгөл тайлбарууд бол хэд хэд удаа харж ирсэн болохоор Alice in Borderland ч гэсэн энэ гоё цувралаа ингээд шидчихэж байгаа юм биш үстэй гэл нүд харахуулаад эхэлчихсэн чинь ашгүй биш болж таарсан. Тийм төгсгөл яг логикийн үед бол байж болно л та. Гэхдээ бүтээлийн үед бол тэгээд төгсгөж хүрч айгүй хямдхан тийм корни өлег болсон түүхий сух тайлбар болчих штеп. Хин ч юм төгсгөл тайлбарыг бол бодоод олчихно. Нэмээд цувралынхаа туршид build up хийсэн тэр амьдралын туйлын утга учир гэж байхгүй. Хүн болгоны утга учир өөр ч гэсэн бүгд утга учраар амьдрдаг. Амьдралын утга учир бол ерөөсөө л амьдрах нь өөрөө юм шүү дээ гэсэн тэр гоё мундаг философик санаа манаар угаал зүгээр нулмал нигилизм одоо Alice-ийн туулсан зовлон бүхэн жаргал бүхэн найзууд бүрэн үндсэндээ утга учир гуурамж болоод явчвал нөгөө илэрхийлгээд байгаа санааныхаа чанх эсрэг бүр нихилизмын тал зогсоод эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ийм төгсгөл бол угаасаа нэгт хинч болоод бодож чадахгүй зэтэрхэн ямтхан хоёрт цувралынхаа үндсэн гол мессежтэйгээ зөрчилдөхүүц болчихж байгаа учраас хамгийн новшийн тайлбар хамгийн новшийн төгсгөл болох байсан байнамаа. Тэгээд энийг ярьж байхдаа манай Бондын хатны чинь өөрийнх нь ерхий хэм маяг сэтгэл хөдлөл арын дуу гэдэр айгүй сүртэй үнэмшилтэй орж ирээл яг ч ихнээсээ юм шиг вайб үсэт байсан болохоор ер нь итгэх төгсөн. Яг хөөхтэй тухайн үед нэг анзаарсан юм ангин дуус хааж болоогүй байсан. Тийм болохоор тэгэл за цаашаа өөр юм гарах юм байна. Ингээд төсөжгүй юм байна гэж өөрийгөө тайтгар болоод залбираад ижсэн чинь ашгүй биш байсан юм аа. Тэгээ цаашаа нөгөө нэг карьерийнхэн биднээр туршилт хийж байгаа баячууд робот үүсгээд бит тавьдаг гэдэр гисэн. Ерөөсгүй юм шүү дээ. Тэр эдит бол угаасаа батруулаагүй. Тэр эдит нугасаа эхний плот твист чигч хүчтэй байгаагүй. Харин дөрөвдөг тайлбарт нь бол бас нэлээд батруулах төгснө нуугаад яах вэ? Тэгэхээр CS2-ын төгсгөлийн ангидах бүр 2 плот твист надаа айгүй хүчтэйгээр нөлөөлсөн. Дөрөвдөг тайлбарын санаж байгаа бол нөгөө Alice яг үндэ галзуурсан бүх зүйлс маань манай хүний толгойд л явагдаж байгаа. Бундын хатан болохоор манай хүний сэтгэл зүйн юм чинь бол явчихдээ штэ. Энэ плот твист яагаад намайг битэрч хасан бэ гэхээр нэгт айгүй удаа өргөнсөн. Өмнөх 3 пранк авах юм бол манай Бондын хатан чинь энэ удаа пранка гүрийгэл үргэлжлүүлээд исэн штэ. Бас нөгөө сэтгэл зүйч нар чинь хамгийн гол нь өвчтнөө бүрэн дүрэн сонсох хэрэгтэй байдаг. Тэгэнгүүт Alice-ийн зан харин шин хобби дээр нь тулгуурлаад үзэнгүүт тийм cyberpunk ч юм уу, хайр хариг ч юм уу, баячуудын бид дээр гэсэн фантазны санаануудыг Alice өөрөө айгүй их ярьдаг байх магадaltaй болчихж байгаа юм. Тэр үнэхээр галзуурсан бол тээ. Тэнгүү сэтгэл зүйч нь Alice тааруулах гэж албаар тийм балай имрээд исэн байж болно штэ. Яг тиймэрхүү бодлоод зурс хийж орж ирээд нэрнгээсээ л бүх зүйл Alice-ийн толгойд өрнөж байгаа юм биш үсттэй гээл. Бас нэмээ нөгөө юу яадаг вэ? Усагийн Alice-ийн нүдэн дээр нь сутсан анаад хэрэг үнэхээр л бүх зүйл чиний толгой дотор л явж байгаа юм бол би ч гэсэн байхгүй гэсэн үг үсттэй гээл амхандаа анхаарлын татах гээд үтсэн чинь жихнээс усагийн гинт байхгүй болоо штэ. Тэр хэсэгтээ бүр амар сэвтэ үнэнгээсээ пал хэлгсэн намайг. Нөгөө тал нь ихтэй яг Бондын хатан маань тоглоомоо дуусах уу гэж чичээд байгаа нь бас л нэг манипуляц юм шиг хэрнээ энд усаагийг энд пок гэдээ алга болцсонгууд нэрнгэс Alice галзууч юм шиг тийм амар хоёртмал плот нь хаашаа ирэх гээд байгаа юм гэж үтгэхгүй тийм догтлуулсан мэдрэмжийг бол маш сайн өгсөн. Энэ анги дээр бас усаагийгаар дамжуулаад ерөнхийдөө цувралынхаа гол санааг тодгом руугаар тайлбарлалтай штэ. Alice бол нөгөө нэг дандаа найзуудынхаа үгсэнд өөрийгөө буруутгаад ингэхэд ер нь яагаад би л амьд байгаа юм бэ? Би юуны төлөө амьдраад байгаа юм бэ? Нэгсэндөө надаас илүү хүсэл зоригтой, надаас илүү амжилттай, надаас илүү гоё утга учирыг тээж яваа тэр олон одоо амьдралыг чихнээсээ хүртэх хэрэгтэй мундаг хүмүүс үхээд байхад очиж би л амьд үлдээд байгаа шудрагс бөгөөд харамсалтай юм шүү гэсэн утгаар өөрийгөө үгүй ядаж гоочилдог те. Тэрийн усаагийн үгүйсгээд нөгөө Alice үсрэж явахдаа юуны төлөө амьдраад байгаа юм гэж бодхоо болоо. Хүн болгонд л ямарваа нэгэн утга учир байгаа. Өөрийнхөө утга учирыг бусдын утга учиртай жижиж урам хугараад байх ямар ч шалтгаан байхгүй. Бас хоёулаа ер нь хоёр талдаа л огт оршин байдгүй тийм хуурамч утга учирыг хайж андуурч явж исэн байна. Яг үнэндээ миний өдий хүртэл хайрсаар ирсэн жинхэнэ утга учир маань хажууд л байсаар ирснийг би сая л анзаарлаа. Миний амьдралын жинхэнэ утга учир бол чи шүү гээл. Энэ хэсэг ихтэй өөрхөн байсан юм аа. Гол санаагаа усаагийгаар дамжуулаад илүү дэлгэрэнгүйгээр их аятайхан сэтгэл төрөх үйс дамжуулж чадсан гэж харж байгаа. Бид утга учирын төлөө биш, утга учирын ачаар л оршдог. Нэгсэндөө биднийг үргэлжлүүлэн амьдруулсаар байдаг гол бензин нь утга учир. Машин бол бензиний төлөө оршдгүй штэ. Бензинийг ашиглаж л төлөвлөдөг шиг бид нар утга учирын төлөө биш, утга учирыг ашиглаж л амьдэрдэг. Тэрийгээ л ухаарчих юм бол аливаа нэг туйлын ч юм уу, универсал утга учирын хойноос улайр хөөцөлдөж өөрийгөө зовоогоо болно л гэсэн үг. Гэтэ яг бензин гэдэг нь зүрл болохоос шууд наалдуулах гэж ажиллахгүй те. Бензин бол фактлаг шинжтэй учраас юу гэдгийг хэлээд хариулчих болно. Утга учир харин үнэлэмжийн шинжтэй учраас түрүү хэлсэн шиг ямар ч барьцгүй хүн болгонд ялгаатай олон талтай байд юм аа. Угаасаа ийм эдрэттэй зүйл учраас туйлын утга учирыг логикоор бодож олох өөр ямар ч боломж байхгүй, хариулт байхгүй, асуулт нь ч ер нь өөрөө
буруу утгагүй байж болно. Дахиад нэг зөвлөлөд хэлэх юм бол одоо жишээ нь математикт x гэж юу вэ гэж асуух нь утгагүй шүү дээ. X бол юу ч биш, зүгээр орлуулга тийм символуудий те. Оронд нь тэдгээр бодлого дээрх x хэд гарсан байж гэдэг юм уу? Y нь хэд бол x нь юу вэ гэх маягаар харьцангуй x-ийг одоо нэгэсэндээ x-ийн орлуулгыг л олж болохоос биш x-ийн туйлын мөн чанарыг олох ямарч боломжгүй. Олоод байхаар юм ч гэсэн ер нь байхгүй байх. X-ийг надаас өмнө ч хайжсэн, намайг сурч хахад ч X-ийг хайсан, одоо ч X-ийг хайсаар л хэдүүлээ хизээч X-ийг олохгүй. Утга учир ч гэсэн нэг тиймэрхүү дээ. Туйлын утга учирыг бол угаасаа логикоор олох боломжгүй. Туйлын утга учирыг олох гингүүд туйлын үнэн байх шаардлагатай болчих штеп. Туйлын үннүүд тэгээд одоо шашинд л байгаа тий. Тэгэхээр хэрвээ та үнэхээр юуны төлөө амьдраад байгаагаа ойлгохгүй өөртөө гутраад нэг хилизэнд бүрэн автах гад байх юм бол одоо болохгүй бол бүзгөөнийг сайхан шашин шүтчих болно штеп. Шашин буюу өссөн бишил гэдэг зүйл бол хэмжээний сектэрчгүй л бас л үнэхээр үзэсгэлэнтэй зүйл шиг санагддаг. Эсвэл зүгээр юу ч туйлын утга учиргүй гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрөөд тэр өөртөө тохирсон харьцангуй нөхцөлд утга учраа хүснээрээ дотроо үүсгэж биедээ шингээж агаад экзистенциалист байдлаар амьдрах нь бас л давгүй сонголт байж бас болно. Төрүүлсэн шиг утга учирын төлөө биш утга учраар одоо утга учиртайгаар амьдрах те. За Усагийн маань тэгээд Season 2-ын төгсгөл цувралын хангуулс наг тэгж гоё тайлбарлчаад Season 3 дээр утга учир маягийн юм хайгаад буцаа тоглоом руугаа орчиж байгаа. Үнэхээр тэр үс юм бас. Миний утга учир хажууд байжээ гэж манай муу Арисыг хошгруулчаад гинт хин ч юм итгэхгүй нэг профессор залууд итгээд хамаг гоё амьдралаа Арисүтэй зүг бөөгнүүлээд бөөрийн хилээд хайчаад юу ч болоогүй юм шиг яваад өгчгөр бас муухай л да. Season 2 тэр ярьсан юмтайгаа зөрчилдөө те. Арис бол тэгэл угаасаа л Усагийн тим хайртаагаас хойш хараас нь явах нь тодорхой штэ. Усагийн ч гэсэн ер нь тэгнэ гэдгийг маш сайн мэдчихсэн мөртлөө юу ч тайлбарлахгүйгээр Арисүтэй юу ч ярилцахгүйгээр уцаар нэг хайлт залангуйтай уушлаар гэсний тасалж аслаа. Усагийн Season 3 дээр хийм нэг ойлгомжгүй учир битүүлэг үйлдэлүүд бол тэрүүлэх нь тэрүүлсэн. Яг Усагийн аав хоёрын хоорондох харилцааны хувьд тэр асуудал трама нь бол үнэхээр хүчтэй л байх л та. Усагийн үйлдэлийг бол ойлгож болно. Гэтэ зөвтгөж яасан ч болохгүй их гэдэг. Ялангуяа Season 2 дээр тийм ярьсныхан дараа тийм. Гэтэ бас дээрэс нь ер нь л Усагийн Season 3 дээр айгүй тийм үүр хөрөөл багтай амьгүй түүхий дүр шиг санагдаад байсан. Season 2 дээр бол айгүй чухал дүрээ чадчихсан шүү дээ. Олон ч удаа клач хийсэн, олон ч удаа плотод хүчтэйгээр нөлөөлөх үйлдэлүүдийг хийсэн те. Тэр нь тэгээд Season 3 дээр нэг л унтарсан юм шиг. Гэтэ ер нь ганц Усагийч гэлтгүү Season 3-ийн ихэнх туслах дүрүүдийн үйлдэл нэг жоох үнэмшилгүй нэг л дутуу санагтаад байсан нуугаад яах вэ? Магадгүй Season 1, Season 2-ын дөрүүд чиг өөрийгөө танилцуулах одоо үзэгчдэд царай дөрөхөө дасгах хугацаа нь одоо screen time нь хамаагүй богинохон байсантай холбоотой байж болох байх. Шалтгаан нь юу ч байсан гэсэн Season 3-ын туслах дүрүүд бол Season 2, Season 1-ийн туслах дүрүүтэй хавьдахаар байсан. Season 3-ын ер нь ганц нэг онцлог туслах дүр нь Rey байсан дөө. Цаашин балаас хөөрхөн чухал дүр байсан шүү дээ. Эхний нөгөө дөнгөж гарч ирээд өөрийгөө танилцуулж байгаа entrance хэсэг бол жоохон awkward одоо гэрингээ байх нь байсан. Гэтэ цаашдаа бол дахиж янз бүр болоогүй. Жишээг бол тодорхой хэмжээнд хөөрхөн оруулж чадсан дайггүй дүр болмоо. Ерөнхийдөө яалтчгүй Rey-тэй ч биш. Ер нь л анime манга дах дүрүүдийн тэр хитрхи одоо аним дээр л кул харагддаг тийм weird ич маягийн зан шүүлтүүдийг бол бодит амьдрал дээр шууд буулгах гээд үзэхээр кринж болцох гэдэг тал байдаг л та. Season 2-ийн модон чихэртэй охин ч гэсэн зарим хэсэг нь бол хэцүү хүлээсэн санагдчихээн. Тэг яг уу би зарим хэдхэн сценүүдрүүл харагдaltaж байгаа болохоос бүх дүрүүдийг нь анимасаа төсөөр болгоход анимийнх нь хэм маягийг алдагдуулаад одоо Америк цоор шиг ч юм уу эсвэл хит бодит амьдралтай ойрхон үнэмшилтэй болох гээд хүчилчих юм бол бас буруу гэж бодож байгаа. 50 кг-ийн жинтэй трансгендер охин сэлэнтэйг алуурчин гөрчлөөд унгаажлыг Шия бооны сумнаас күүлээ алдалгүй карманда гараа хийгээд болтчлыг Южи тэрэгэн цэртэй гэринг өврөтийн ах шиг нүцгэн гараараа Токио Tower руу авираад нүцгэн гараараа урсгал сөрөө сэлжил байхтэй. Энэ зурлалын ихэнх төрүүд тэр дөрүүдийн гаргаж байгаа үйлдэлүүд алдаатай өвпи чадруудыг дөрөд угаасаа бодит амьдралаас жоохон хол үнэмшлэхүү гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэгээ тэр чинь анime манганы хэм маяг штэ тий. Ганц шалтгаан лайв adaptation нэг юм гоё эс зэрэглийн цуврал шиг чанартай мөртлөө бас давхар анime манганы хэм маягаа авч үлдсэн байгааг харах бол бас их таатай байсан. Нэрээ нэмээд нэг ботсон юм нөгөө дэлхийн алдартай гой гой том студиуд найруулагч нар яг энэ Alice in Borderland чинь нөх амир мейнстрим болж амжаагүй мөртлөө айгу Андреет тийм гоё агуулгатай сонирхолтой мангануудыг иймэрхүү live adaptation кино маягаар нь одоо зохиолчтой ч юм уу эсвэл Японы найруулагч жүжигчтэй хамтраа цаашдаа ч гэсэн бүтээгээд яваасаа гэж бодсон. Амжилтанд хүрч болохыг нь бол Alice in Borderland харуулчлаа штэ. Одоо тэгэхээр заавал мангаг зөвхөн анимаар л дамжуулж нийтэд хүргэх биш, кинохоор ч гэсэн дамжуулаад аль талдаа ашигтай бүтээл гаргаж болохыг бол хэдүүлээ харчлаа. Тэгэхээр одоо ер нь заавал аль хэдийн анимаар алдартай болсон мангануудыг live adaptation хийж хоёрын хооронд л чахаар
Хараахан нэрт гараагүй байгаа айгүй мундаг тийм потенциалтай мангануудыг сонгож аваад яг энэ Alice in Borderland шиг галзуу шанартай кино болгоод яваасаа гэж битүү хүнссэн. Гэтэ яг хөө тэгэнгүүт нэг асуудал аюултай тал нь барууныхаа аним манганы live adaptation яг тогтмол яг гоё хийдэг төвшөндөө хүрч чадсан хэсэг нь бас эргэлзээтэй. Зарим нэг Dragon Ball шиг юм хийнгүүтээ өөдөөс яг яар цаачих юм билүү гэж бодохоор бас арай илүү сэтгэлээс хандаж чадхаар Япон студиуд нь өөрсдөө хийсэн ч зүгээр юм уу гэж бас бодох юм. Нэгэн талын Alice in Borderland аль хэдийн яаж хийдгийг нь үзүүлээд стандарт тавиад үйлчлэж байгаа юм чинь дараагийн Япон кино студиуд ч гэсэн ер нь бочнаасаа илт сайжрах байхаа. Нэр одоо удахгүй бас Америк Alice in Borderland гарах гэж байгаа юм шиг үлээ те. Америк Squid Game-тэй баг хөтөлцөөл цуг гарах юм болоо та. Америкчууд ер нь Японы манга adaptation тэр сэтгэлээс хандж чинь хэм маяг нь ер нь зөгцөж гин үү болохоор байна уу те. Үнэхээр Dragon Ball шиг биш One Piece шиг гоё live adaptation байж чадчихвэл тэр нь тэгээд үзэгчдэд айгүйх таалагдаад байх юм бол миний нөгөө түрүүний ярьсан Америкийн мундаг студ найруулагч нар Японы мангаг adaptation болгодог цаг тун удахгүй ирэх бах. Бид дуртай манганыхаа анимиг нь биш киног нь хүлээдэг цаг удахгүй ирж магадгүй. За тийм жоо хадварл хэзрэлтэй буцаад Borderland руу оръё. Зурлын хийцлэл гүйцэтгэлийн үед бол угаасаа юу ч ярих вэ? Ямар ч гоё тайзсалтай, ямар ч гоё CGI эффектүүдтэй, ямар ч гоё мундаг бүтээлч камерын шотуудтай тийм. Ер нь л гүйцэтгэл одоо гаднах хийцлэлийн чанарын хувьд бол миний бодлоор л Япон зурлууд байтугай дэлхийг нэлээд дээгүүр бичигдэж толгой зөхөхгүйц. Баг Холливуудын бүрийн хэмжээний кино тийм нэг ангид фильмийн түвшний айгүй мундаг хийгдсэн зурлыг бодож байгаа. Season 1 дээр нэг эвгүй ирүүсийн CGI байдаг санагдчихээн. Бусдаар бол өөлөд байхаар муу график ерөөсөө санаанд орж ирэхгүй байна. Жижиглэлтэй явж гисэн ер нь ихийнхэн давгүй. Тийм нэг Япон киноны үнэмшлэхүү cheesy маягийн жижиглэлтийг бол нөх анзаараагүй. Тэгэхээр Япон киноны асуудал бол жүжигчдийн чадвар потенциалаас ихтэй биш юм шиг байлээ л дээ. Бас манайд ч айгүй царайны бядтай байлээ шүү дээ. Ялангуяа Alice in Borderland-ийн жүжигчид бол бүр алдаатай царайлаг байсан. Би бол ааны 3 сизний турш крашилсан. Ташин дэлгэд нэрээ яагаад аан ганцаархнаа Borderland-ыг хаг суух санаад байсан шалтгаан нь манай хүн чинь нөгөө Season 2-ын төгсгөл Borderland-а баг өгцөн байсан шүү дээ. Бодит ертөнц рүү буцхуу иргэн болох уу гэдэг сонголтоо ч гэсэн баг өөрөө сонгоогүй байх. Нэгсэндээ аан бусдаас ялгаатай нөхөл амьдралын заагт дээр биш, амьдрал Borderland 2-ын заагт дээр амь орсон болов да гэсэн фэнүүдийн тамиг явж илээ. Нэрээ бодоод үзсэнгүүт бусдын сэрчээд хахад манай гэж ганцаархнаа стил сэхэнд байгаа гэсэн шүү дээ. Тийм. Тэгээ тэрийн шалтгаан бол мэдээж баттай ш. Баттай ганц зүйл нь л их ч ямар хөөрхөн бэ гэдэг л байна те. Usagi Queen сүүлийн season 3-ийн офис яанад тэр ч гэсэн хөөрхөн байсан л та. Гэтэ аан их чиг гүцэхгүй. Эрэгтэйгээс бол Арисутай юу ярих вэ те. Season 1 season 2 дээр бол бүр нэрвлээ тагтал царайн тодорч гарч ирээд байгаа байхгүй манай үний. Season 3 дээр нөгөө ус эзгээс асуулаад цэмбичингүүд ямар бяттай царайтай нь улам тодорч харагдчихсэн те. Сонноос манай Арису чинь анимийн live adaptation-уудын эцэг юм байлээ бүр. Orange-ийн гол дүр, Saiki-Kusoгийн гол дүр, Kingdom-ийн гол дүр, Death Note-ийн L-ийн дүр, JoJo дээр хүртэл Josuke болсон л явж исэн байлээ. Ахвал Японы драмаг бүр бацсан байгаасаа те. Orange дээр бол бүр нэрээ Usagi-тайгаа хүртэл цуг тоглолт юм байлээ. Түрүүн би нөгөө нэг мангаг аним болохоос өөртөө шууд кино болгодог болчвол яах вэ гэдгийг ярьсан да. Тэнгүүт тэр кино болгон дээр нь гол дүрт нь манай Арису гэд гараад ирвэл бас сонирхолтой те. Нөгөө нийтгэх ах шиг. Тийм. За тэгээд бичлэгийн өндөрлийнхаа өмнө миний анзаарсан нэг Alice in Borderland-ийн бас нэг сонирхолтой үндсийг яс тавчхан тайлбарлчихъя гэж бодож байна. Яг цувралын маань үндсэн гол санаа бол амьдралын утга учиртай холбоотой шүү дээ. Тэрийг бол өчнөө олон удаа илт байдлаар илэрхийлээд явцсан угаасаа сая ч гэсэн би баах ярьсан те. Одоо харин зохиолч нь яг тийм санаа авчруулахыг хүссэн үгүйг нь бол мэдэхгүй байна. Зүгээр миний харсан анзаарсныг үндсийг бас байгаа. Тэр нь магадгүй амьд биетийг хөдөлгдөг хамгийн анхдагч ирмэлзэл нь ялах хүсэл байж болох юм. Эсвэл ялахдаггүй ах ирмэлзэл шиг юм уу? Яг шинжлэх ухааны үед Дарууны онолоор бол амьд биетийг хөдөлгдөг хамгийн анхдагч ирмэлзэл одоо нөгөө функц нь бол амьд үлдэхтэй. Сэтгэл судлал нөгөө Фройд идэвхтэй орчих юм бол бүр үржил либидо өдрөө тайлбарлагдаад эхэлдэг. Гэхдээ философи хувьд бол угаасаа л энэ асуултанд хариулт олоход ихээхэн хэцүү хүндрэлтэй тийм эдрэтэй зүйл гэдэг нь үнэн. Амьд биетийг амьгүй биетээс ялгадаг хамгийн анхдагч ирмэлзэл функц нь юу вэ те? За тэгэнгүүт магадгүй тэр зүйл нь ялга ирмэлзэл байж болно. Өөрөөр хэлбэл амьд үлдэхийн тулд ялдаг биш, ялахын тулд амьд үлдэхийг хүсдэг байж бас болно гэх гээд байгаа. Байгалийн зам үндсэндээ бол маш энгийн штэ. Маш олон амьд биетүүд буюу тоглогч нар байгаа. Хоорондоо тоглоом тоглож өрсөлдөн. Тэр тоглоом нь амьд биет болгоны одоо эмпати, оюун ухаан, багийн ажиллагаа, биеийн хүч гээл бүхий л ялахад хэрэгцээтэй потенциал ур чадруудын сориод тэр олон янзын чадруудаа тоглоомд хамгийн үр дүнтэйгээр ашиглаж тоглоомд устдаас хамгийн сайнаар тасан зохисож чадсан буюу тэр тоглоом дээр хамгийн проны ялна штэ. Ялж амьд үлдэнэ.
Тэр тоглоом сайжрах тусам буюу чи байгаль тасан зохицож байгаль гэдэг тоглоомонд ялагч болох тусам ранк чи өснө. Чи байгалийн шатлалын дээшээ матсаар л байна. Харин ялагдах тусам чи энэ тоглоомонд хамгийн сул буюу байгальтай тасан зохицож чадахгүйгээсээ болоод ялагдагч болсоор ранк чинь буурсаар эцэстээ хасруугаа тулаад мөхөж үгүй болно те. Тэгэхээр амьд биетүүд бол ердөөл байгаль гэдэг тоглоомыг тоглож байгаа буюу ганц амьд үлдэж амиа даах төдий ирмэлцэлтэй биш, бусадтайгаа өрсөлдөж бусдыгаа ялж ялагч болохыг хичээж байгаа тоглогчид байж болно гэх гээд байгаа юм. Хэрэг үнэхээр тийм байлаа гэж бодъё л доо. Хэрэг үнэхээр байгалийн зам амьд үлдэх гэдэг ирмэлцэлээр биш, ялагч болох гэдэг ирмэлцэлээр тогтдсон бол Borderlands ч гэсэн ялгаагүй болж таарна. Тэндэг тоглогч болгон амьд үлдэхийн тулд ялж байгаа биш, ялахын тулд амьд үлдэхийг хүсэж болно гэсэн үг. Borderlands-ийн ихэнх тоглоомнууд тоглогчдод тусад нь чаленж өгөхөөс илүүтэй ихэнхдээ зүгээр хооронд нь өрсөлдүүлчихдээ штэ. Хоорондоо өрсөлдөж л байгаа бол ялагч бөгөөд ялагдчих чи заавал аль талд нь гарч ирж л таарна. Өөрөөр хэлбэл Borderlands тэр хүний амьд үлдэх хүслийг шалгаж байгаа биш, ялах хүслийг шалгаж иж болно. Тэнгүү түрүү хэлсэн шиг ялах хүслийг шалгахын тулд нөгөө талд нь ялагдагчд буюу өрсөлдөөн байх ёстой те. Хэрвээ Borderlands үхэл амьдралын зааг буюу байгалыг байгаль бусдтай холбож байгаа эцсийн шугам юм бол байгалийн хууль жамыг л дагаж хулбарлах ёстой болно доо. Нөгөө вагон дотор хортхий засаад байдаг тоглоомыг санаж байгаа бол усаагийг маска зөнгүүд амар сүргийн сэтгэл зүгээр бүгд дагаж маска зүгөөд өмсөд идэв штэ. Ууг нь бол тэр хэд 3 дахь вагон төхнүү, 7 дахь вагон төхнүү ямар ч ялгаагүй. Гэтэл тэр эдийн бүгднгийнх нь өхүүл цугтаал үхий одоо бусдаас хоцорч болдгүй юм шүү гэсэн сүргийн инстинкт нь бусдад л ялагдахгүй юм шүү, бусдаас л төрүүлж өгч болдгүй юм шүү гэсэн ялагдахгүй байх гэсэн ирмэлцлийнх нь хэлбэр байж болно. Нөгөө Якузагаас хамгийн сүүлийн лааз хинт ч өгөхгүйгээр гүрээсээр хагаад бүгдээр дэлбэрээд өчтдөө штэ. Энэ ихтэй амар муухай сцен те. Нэгэнтэл өөр амьдрах нь хот юм бол ядаж ганц хүн амьд үлдэгтэй гэж бодож болно та. Адилхан л бөөнөрөө л үхлийн ирмэгтэр зовж хитчихэж тэр айлынх л хамаг тоглоомыг зохион байгуулж байгаа дайсны талынх нь аяттай бүгдийг чирж өгч мөхөд. Надад бол тэр хэсэг баатарлаг гэхээсээ илүү муухай санагцсан. За тэр ч яг хөө хэлчихсэн гол санаараа буцаад арыг. Ингээд тэр үндсэндээ 2 баг болоод лазын төлөө үзэлсэж байгаа штэ. Гэтэ тэр лазыг байранд нь хийсэн ганцхан хүн л амьд үлдэн те. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр танай багийн чи хүн лазыг хийгээд амьд үлдэх тусам танай баг чинь гişүүний алдна. Чиний өөрийн чинь амьд үлдэх магадлал давхар багасна гэсэн үг. Дөрөв нь ийм тодорхой хавтал бүгдээрээ багтаа айгүй үнийч болж л өгвөл багийнхаа л ялуулах гээд улаараад байгаа штэ. Өөрөөр хэлбэл юу хэлэх гээд байна вэ гэхээр нөгөө л ялах хэрмэлзэл гэдэг рүү орох гээд байгаа юм. Танай баг айлын багийг ялахыг хүсэх хэрмэлзэл нь чиний өөрийн чинь амьд үлдэх хэрмэлзлээс ч илүү хүчтэй байж магадгүй. Хүндрэлтний дайнд ачин ч гэсэн нэг тиймэрхүү штэ. Ихэнх хүмүүс бол улс орныхоо төлөө гэрүүлийнхаа төлөө амьд уртаа язолсоор ирсэн. Амьд бит болгон үрчийг хүсдэг шалтгаан магадгүй өөрийнхөө төрөл зүйлийг ялуулахын тулд ч гэдэм юм уу. Энэ маягаар амьд биетүүдийн ядчил хүмүүсийн хамгийн эрхэмлдэг анхдагч ирмэлцэл нь амьд үлдэх биш ялах байж болох юм биш үү гэсэн төрөний санаагаар дэмжиж гисэн хэд хэдэн аргументууд цуурлаас айхаж үзээд байгаа юм. Тэнгүүд нөгөө цуурлын гол санаа байгаа штэ. Амьдралын утга учир гэж байхгүй. Амьдрах нь өөрөө утга учир маа гэсэн экзистенциалист маягийн санаа явж байгаа те. За амьдралын утга учир нь амьдрах. Тэгвэл амьдрах нь яагаад өөрөө утга учир болчихж байгаа юм те. Магадгүй амьдрах нь амьд үлдэж байгаа энийг хэлбэр учраас амьд үлдэх анхдагч ирмэлцэл нь өөр утга учир юм уу? Эсвэл амьдрах нь бидэнд цаашдаа ялах бололцоо олгодог учраас амьдрал гэдэг тоглоомны нөгөө Илон маань хасруугаа тулаад хараахан ялагдчихаагүй байгаа шүү, өгчээгүй байгаа шүү гэдгийг илэрлэн буюу ялах ирмэлцлийн маань анхдагч нөхцөл нь учраас утга учир юм ааш гэж бас дүгнэлт гаргаж болохоор санагдсан. Нэгсэндээ амьдрах гэдэг нь цаагаараа амьд үлдэх ирмэлцлийг илэрхийлж гинүү эсвэл ялах ирмэлцлийг илэрхийлж гинөө мэдэхгүй. Яг нь миний хувийн зүгээс бол альж талд нь ормооргүй байна. Миний ихтгэл үнэмшил маань угаасаа энэ асуултанд хараахан хариулт өгөөгүй байгаа. Зүгээр л нэг ийм үнцэг анзаарчихсан. Яг анзаарчихсан чиш миний өөрийн маань ч гэсэн хаяа эргцүүлж олон жил эргцүүлж явсан бас нэг зүйл баггүй юу? Alice in Borderland-аас өмнө. Тэгээ магадгүй би тэр бодол руугаа хитрхи хүчээж холбогдуулах гэж болох юм Alice in Borderland-ыг. Тэгээ юу ч гэсэн имжлэг үзэж байгаа хүмүүст саний миний ярьсан зүйл сонирхолтой санагдчих магадгүй гэдээ ярьчлаа шүү guys. Та хэд маань ч гэсэн хүсвэл энэ талаар нэг тунгаагаад үзээрэй. За ингээд ер нь бичлэгийн өндөрлөе дөө. Тийм. Alice in Borderland бол яг хөө миний топ 10 өдр гэж хэлж чадахгүй ч гэсэн нөгөө honorable mentions те. Ямар ч хэлсэн хамгийн дуртай зурлуудын маань нэгцүү ясаар гарах бах. Нэрээ энэ зурлыг үзсэн хүн болгон Squid Game-тэй харьцуулдаг те. Би ч гэсэн өчнөл харьцуулж бодсон учраас энэ удаа асуултнаас болтохгүйгээр шууд хэлнэ. Надаа Squid Game-ийн season 1 бол бүр үнэхээр таалагдчихсан анх үзгээд. Би бол Squid Game-ийн season 1-ийг Borderland-ийн season 1, season 3, 2-ын чөт дээгүүр нь тавих байсан баг. Гэтэ Borderland-ийн season 2-ыг бол хамгийн дээр нь тавина. Гүйцэтгэх талаасаа ч гэсэн Alice in Borderland Squid Game-ээс илүү, агуулга талаасаа ч гэсэн Borderland бол нэг дутаад байх юм байхгүй ойролцоо байж болно.
Яг хөө Squid Game Season 1-ийн тийм кино урлаглаг, уран сайхалаг тал нь бол арай илүү үдийг хүлээмжшөөрнө. Гэхдээ яг overall одоо бүх шалгууруудыг нотолчж байгаа ирбэлэнгүүт Borderlands 2 арай илүү болов гэж бодож байна. Миний үзмжээр те. Магадгүй би өөрөө нөгөө анime мангад илүү дуртай, Японд илүү ихтэй байдагтай бас холбоотой байж болох байх. Тэр ямар ч хэлсэн миний хувьд нэгт Alice in Borderlands Season 2, тэгээд Squid Game Season 1, тэгээд Borderlands-ийн нөгөө 2 season, тэгээд хамгийн сүүлд нь Squid Game-ийн үлдсэн 2 season гэж чагсаах байсан байх. За тийм, би хариуллаа шүү те, болтаагүй. За тэгээд бичлэгэн дээр ярих гэж бодож ирсэн юм уу? Даач ярьчлаа, хамаг ажиллаж амжуулчлаа. Одоо бичлэгээ дуусгая дөө. Бай.